Сайн байцгаана уу? Сираг подкаст өмнөх дугаарын төгсгөлд дурдчихсны дагуу Монгол басан явдал гэдэг шинэхэн плейлистээр өнөөдрийн дугаарыг эхлүүлж байгаадаа та тань цаашдаа боломж гарвал Мегмар гараг бүр Монгол басан явдал плейлисттэй шинэ дугаараа оруулна. Харин баасан гараг бүр гадаад сонирхолтой хэрэгүүдийн талаар төвлөн хүргээр өөртөө залгах тавиад байгаа. За өнөөдрийн хэрэг бол өөг ихч эрэхтэй согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ амь хорчийг болон 5 настай охины дэргэд нь гэртээ онц харгас эрцгийгээр зодож олон тооны шарах үүсгэж дашлаан зовоож амь насыг нь хохирсон. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгас хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үлдэж асан гэх одоо хүндрүүлэх шинжтэйгээр үүсгэгдэж байгаа им гэмт хэргийн талаар тайлбар ярьж өгөх болно. За хамгийн түрүүнд бол таадаг энэ амь хохирогч дэгийн талаар болон гэмт итгээд өвгийн талаар бол багахан тайлбар өгье. За амь хохирогч эмэгтэй бол 33 настай байсан. Нийт 4 хүүхдийн ганц бие ээж байжээ. Тухайн үед гэмт хэрэгтэнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан. Ба дээрэс нь харамсалтай нуг хэрэг явдал болох үед хамгийн бага хүүхэд болох 5 настай охин Агийн хамт байсан юм байна. За харин гэмт итгээд өө бол тухайн эмэгтэйгээс өмнө бас нэг эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай байсан. 2018 онд албан ёсоор гэрэлтэй батлуулаад 20 онд нэг охинтой болсон юм байна. За тухайн үед бол амь хохирогчтэй нь 21 онд тэр хоёрын амьдарч исэн суманд ирээд бан завхаар анх уулзаж байсан гэж байгаа. За тэр цагаас хойш амь хохирогч болон гэмт итгээд нар хоорондоо холбоотой болсон гэдгийг нь одоо хоёр дахь эхнэр нь мэдмэгцээ охиноо аваад ээжийнх рүү явсан байна. За ядаж яхад нь нөгөө гэмт итгээд өө маань анхны эхнэрээ бас яг амь насыг нь санамсаргүй бүрлгсэн хэрэгээр 11 жил хорих ял идлээд 16 онд суллагдаад байсан юм байна. Тэгэхээр энэ эрхтэйг юм бол тавтан хэрэг болоод байгаа. За анхны эхнэрээс бол хүүхэдгүй байсан гэдэг ийм мэдээллүүд бол шүүх хурлын тэмдэглэлд бүртгэгдсэн билээ. За энэ хэргийн хүрээнд хамгийн түрүүнд мэдээлэл өгсөн хүн бол амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн эгч болох Бэг эгч байгаа. За мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ миний төрсөн дүүдээ бол 22 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зөөвөрлөгдөж байхдаа зам дундын нэг аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд нас орсон. Анх 2021 оноос хойш Хөвсгөл аймгийн харьяат өөг эгч залуутай танилцаад хайр сэтгэл эрийн харилцаатай болоод яваад байсан. За тэгээд саяхан тухайн суманд Улаанбаатар хотоос ирээд тэрнээс хойш Хөвсгөл аймагт бол байж агаад ингээд нас орчлаа. Манай дүү 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч хахад зам дундын нэгдсэн эмнэлэг тухайнгүй хүнд байдалтай за нэг хагалгаанд орсон байсан. За мэдээллийг анх аваад юу болсон талаар судалж үзэхэд хамтран амьдрагч өөг их залууд зодууслын улмаас эмнэлэгт хүргэгдээд за тэндээ гид дотрын хагалгаанд ороод тухайнгүй байдалтай байсараа дуудлагууд нас орсон гэсэн. За манай дүүг эмнэлэгт тухайнгүй байхад тэр залуугийн эмэгтэй дүү нь бол манай дүүгийн охиныг бол харж исэн юм байлээ. За охиныг авахар тэр эмэгтэй дүү рүү Facebook чатаар видео кол хийгээд залгаад охинтойгоо бол ярьсан. За тэр үед ээж машиндаа суугаад зүгтэрчсэн чинь машины дугуй болон цонхыг нь хаглаад тэгээд манай ээжийг маш их зодсон гэж ярьсан. Тэгэхээр маш гомдолтой байна. Талигаач дүүгийн маань хүүхэд одоо ингээд өнчрөөд үлдчихлээ гэдэг мэдүүлгийг төрсөн их чинь өгсөн байгаа. Чичээ буюу анх үзлэг хийсэн эмчин мэдүүлэгтээ 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим өнгөрч байхад сумын эрүүл мэндийн төвийн машинаар Д гэх эмэгтэйг бол хэвлийн битүү гэмтэлтэй гизэн өвдөд босч чадахгүй эвхэрч хэвтэж хансан байдалтай ирсэн. Тус өвчтнөөс та хизээ яаж гэмтэл авсан бэ гэж асуугаад өвчт надад 17 оны өдрийн 19 цагт мотоциклаас унсан гэж одоо муухан яриад одоо байж исэн. Тэгсэн чинь хажуунаас нөхөр нь их залуу тэгсэн бид хоёр мотоциклтэй явж исэн. Би мотоциклээ бариад явж исэн. Манай эхнэр бол миний ард сунлагдаад явж исэн байгаа. За гүүрэн дээр эргэх үед багтахгүй хазааж эхнэр маань миний дээгүүр гүүр даваад бол унчихсан. За би яаралтайгаар шинжилгээг бүрдүүлж оншийг тодорхойлж өвчтний түүхийг нийлгэж мэс заслын тасагт
4 цагийн орчимд бол хэвтүүлсэн. За үүнээс хойшоо 6 цагийн үед унтуулгын эмч сувилагч болон хаалгааны туслахыг бэлэн байлгаж хаалгаа хийхээр ажлын утсаараа эмч нараа дуудсан. За бусд нь ирсэн ч гэсэнтэй унтуулгын эмч бол яг дуудсан цагт ирж амжаагүй. За тэгээд өглөө 9 цагийн үед одоо анх хэвлийн хагалгааг эхлүүлж гэмлээ олоод за хагалгааг барах цагаар 4 цагийн хугацаанд үргэлжилж өдөр 13 цаг 30 минутын үеэр бол хагалгаа дуусгасан. За хагалгааны дараа биеийн байдал нь хүнд учраас өвчтнийг шууд сэхээний тасаг руу шилжүүлсэн. Өдөр 15 цагийн орчим өнгөрч байхад өвчтний нөхөр гих залуу над руу утсаар залгаад манай эхнэрийн бие хэр байна гэж асуухаар нь би хариуд нь маш олон гэмтэл байна. Ганцхан моциклоос унаад үүсэх гэмтэл бол энэ биш байна. Өөр шалтгаантай гэмтлүүд бас байгаад байна. Нас барах эрсдэл өндөртэй байна. Манайх ийм гэмтлийг заавал цагдаад мэдэгдэх ёстой байдیں۔ Би цагдаад мэдэгдлээ гэж хэлсэн. За надад хариуд бол тэр ихтэй моциклоос унтсан шүү дээ. Гүүрнээс доош унсан болохоор тийм байгаа байхаа. Моциклоос унтсан гэдээсэн гэж байгаа. За үргэлжлүүлээд эмчийн үгсэн мэдүүлэгт бол ам хоригч дээгийн нарийн гидсэн доошоогоо 40-50 см багцаанд чицэрхаа нь 2 газраа задраад мөн тэр хэсэгтээ нарийн гидсэн задарчихсан байсан. Нарийн гидсний чицэрхаа нэлэнхийдээ хавдаж хавгинсан хөхөлбөр болж ирээнцэн. Хэвлийн дотор талын хан 2 талдаа хөгөрч хүрэнцэн хэвлий дотроо 2 литр орчим баасаар бохирлогдсон тустай болчихсон байсан. Мөн ам хохирогчтой нь шүн эрэхтэй бэлтгэлийн хувцастай байсан бөгөөд би зөвхөн цээж хэвлийн нурууг тухайн үед үзсэн. Харин хувцсыг тайлж мөчтийг бол огт үзэж чадаагүй, амжаагүй, бас тухайн үед тгийх сөхөө байгаагүй. Харин хагалгаа болох үед хувцсыг тайлж 4 мөчийг бол үзэхэд 4 мөчн дөрвөлээ хөхөрж ирээнцэн шилбэн дээрээ шарахтай зэрэг гэмтлүүд байсан. Мөн үүрэндээ хөхөрсөн шарахтай толгойдоо бас шарахтай байсан. За түргэнээр очих үед түргэний эмч бол тухайн оцсон газартаа толгоог нь ож цусыг нь тогтоосон. Нөхөр нь гээд хүн махлаг том биетэй шарвтар царайтай богино өстэй залуу байсан. За нэрээ надад бол хэлээгүй. За тухайн үед 9946-тай дугаарын утаснаас над руу залгаж өвчтний биеийн байдлыг асууж исэн. Хагалгаанд орохоос өмнө эмнэлэг дээр өвчтний хажууд байжгаад хагалгаанд орчоод гараад ирсэн чинь явчихсан байсан гэдэг мэдүүлгийг за хаалгаа гардаж хийсэн бас үзлийг хийсэн эмч нь бол мэдүүлэг өгсөн байна. За харин хэрэгтний эмэгтэй дүүгийн өгсөн мэдүүлэг бас байгаад байгаа. Нөгөө хүүхд дүү 5 настай охиныг харж исэн гэдэг охинд байгаа шүү дээ. Тэрний өгсөн мэдүүлэг. За би гэртээ байж исэн 13 цаг 52 минутын үед байж исэн. За манай ах өөрийнхөө утаснаас надлуу залгаад надтай ирсэн. Ах надад Яаралтай аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасгийн гадаа очиж байгаа чи манай найз гэмтээд би энэ муугаад байгаамаа. Ахан завгүй болчоод байна. Минь биеийн байдлыг нь ямар байгааг нь ахтаа мэдээд хэлээд өгөөрэй. Бас хажууд нэг жаахан охин байх ёстой. Тэрийг аваад хажуудаа хооллож унтлаад байлгаж чагаарай. За сайн хараарай гэж хэлсэн байгаа. Тэгэхээр би 16 цагийн үед найзтайгаа хамт эмнэлэг дээр очиод гэмцэн гих найзынх нь биеийг асууж ах руугаа залгаад энэ хүн найдваргүй гэж штэ. Та амьд дээр хүрээд ирээч. Ар гэрийнхнийг нь яаралтай дууд гэсэн. За бас нөхөр олох таныг хажууд нь сах гэж байна. Энэ юм чинь гэдгсэн чинь ах хариуд найдваргүй болцсон гэж байна уу. За тэгвэл би наад хүнийг чинь ийм болгоцсон юм чинь ахан төрүүлээд өгчээ та гэдэг юмыг надад уцаар бол ярьсан. Тэгээд за би гэрийнхэн рүү залгаад хэлчихъя гэсэн. За удалгүй 19 цагийн үед дээгийн ар гэрийнхэн гих эмэгтэй хүн 9916-тай дугаараас над руу юу болоод байгаа талаар асуухаар би мэдээллийг нь өгсөн. За мөн бид хоёртой цухтаа байсан жоохоо охинтой яриад за түүнээс хойш манай ах 19 цагийн үед дахиж залгаад ах нь хантайгаа ярмаар байна гэж цогтуу ярихаар нь би уурлаад хурдан ирээчээ. Ийм ярилцлагыг бол хийсэн байгаа цагдаатай. За мөн шүүхийн тэмдэглэлд цагдаад одоо мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй охин болох одоо ам хохирогчдын 5 настай охины талаар өгсөн мэдүүлгийг та дэд ярьж өгье.
За ах ээжийг гэртээ зодсон ээжийн толгойг модон шүүрээр архины шилээр зохиж хагалсан. Бас ээжийн өвснээс зулгаагаад халзан болох гээд байсан. Ээжийн толгоноос цус гарсан гэц рүү нь хөлөөрөө удаан хөшөглөөд байсан. Би болооч гэж хэлээд уйлсан. Ах ээжийг эмнэлэгт хэрэгж өгөөгүй харин эмнэлгийн машин ирээд ээжийг маань аваад явсан. Ах ээжийн машины дугуйг хутгаар цоолсон. Ах ээж бид хоёрыг хөөсөн ээж гүйж чадахгүй явж байгаад ээжийн хөлийг ах модоор зогсон. Ээж бит хоёр танихгүй айлд алхаад очсон. Тэр айлын хүмүүс ээжийг эмчлэх гээдсэн. Айлын хүмүүс эмч дуудаж өгсөн. Эмч ээжийн толгойд ойдол тавьсан. Ах гараараа миний хацар руу нэг удаа зогсон. Ээж намайг миний охин ганцаараа зүгт мод руу зүгт модон дотор түрдээ байж хол яваарай гэж хэлсэн. Намайг гүүгээд явж исэн чинь машин дээр хүн надтай тааралдаад би тэр хүнд хандаж зогсоорой намайг аваад юу ээжийг ах амар зодоод байна гэж хэлсэн. Машин руу харсан чинь хүүхдүүд сууж исэн. Тэр хүн ахын хаанагааг мэддэг юм шиг байсан. Намайг гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд ээжийг аваад ирсэн. Би ээжийн нүрийг селфидгээр харьцсан гэдэг мэдүүлгийг энэ жоох охин өгсөн байгаа. Харин охины тэр оцсон гэд байгаа айлын хүн нь одоо мэдүүлгийг бас өгсөн байлээ. Тэр хүний өгсөн мэдүүлэг дээр 2022 оны 7 дугаар сарын 17 оны өдөр 18 цагийн орчимд гэртээ эхнэр хоёр хүүхдийн хамт байж исэн. Байшингийн баруун талаар машин ирээ зогсохоор нь би 20 минут гаруй хүн орж ирэхийг хүлээгээд хүн орж ирэхгүй болохоор нь байшингаасаа гартал баруун талд цагаан өнгийн машин зогсож байсан. Би шууд машин руу очиж хаанаас хаа хурч явна гэд машин руу өнгийгөө харсан чинь аим хохирогч дэгийн толгой нь өргөнөөрөө 2 см орчим, уртаараас 5 см орчим хагарсан. Баруун хацрын доод талаар 3 см орчим зүсгцэн нүүр нь хөх алга болсон шархтай 5 настай охинтой хоёулахна байсан. Аим хохирогч дээ чек их сумаас Улаанбаатар хот руу явж гинэ. Танаа энүүхэнд дугуй хагараад хүрээд ирлээ гэхээр нь би машиныг нь тойрч харсан чинь жолоочийн эсрэг талын урд дугуй хагарсан байсныг харсан. Тэгтэл аим хохирогч ахаа та дугуйг маань нөхөөд өгөөч гэсэн. Би тэгэхээр нь дугуй нөхөх хүн дуудаад гэртээ буцаж ороод аяг цай уучгаа гараад ирсэн чинь аим хохирч сууж исэн жолооч талынхаа суудлыг хоошинд хэвдүүлээд цамцныхаа цаагуур баруун гараа оруулаад цээш хөвлийн хэсгээр маань өвдөд байна. Танд өвчин намдахаа нуу им байвал өгөөч гэсэн. Би гэрлүүгээ ороод гэрт байсан парацетамолоос хоёрыг давхарлаж өгөөд ахан цагдаа дуулаадах яа гэсэн чинь ахаа цагдаа хэрэггүй 103 дуудчихаа. Гэхээр нь би гэрлүүгээ ороод сумын төвийн эмч рүү 19 цагийн орчимд бол дуудлага өгсөн. За дуудлага өгчгөөд байшингаас гарч машин руу очиж та хоёр гэрт орооч гэсэн чинь би халуураад байна гэ машиныхаа парыг эцдээр нь тавиад бид хоёр эндээ байж ия та эмч дуудсан уу гэж хэлсэн. Би дуудсан гэж хэлээд байжгаад 21 цагийн үе орчимд бол үхрээ хашиж байхад эмнэлгийн фургон машин ирж байхаар нь тосож аваад шууд машин руу оцсон. Фургон нөгөө машины хажууд зогсоод эмч бууж аим хохирогчийн биеийг үзчихсэн. Би хажууд нь зогсоод харж исэн чинь эмч надад энэ гэрлийг бариад өгөөч гэхээр нь би гэрлийг толгоор нь тусгаж яг юу болоод байгааг бол тодорхой харж чадсан. За аим хохирогчийн толгойн зулаа хэсэг рүү бол тариа хийж байгаад ойсон. Ойж дуусаад аим хохирогчийн гараас тулаад фургондоо суулгаад аваад яваад өгсөн. Би санаа амраад гэртээ орж амраад байж исэн чинь 7 сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд гэртээ байж хаад засаг дарга ихнэр эмч аим хохирогч 5 настай охин бас нэг залуу гэрийн гадаа ирж зогссон. Зогсоод тэр залуу шууд нөгөө цагаан машин руу явахаар би араас нь дагаж очиод хараа зогсож исэн чинь машин дотроос 3 гүмэд өөр хард нэг цүнх гаргаж ирээд дэлгэж үзэнгүүтээ дотроос нь түлхүүр гаргаж ирээд надаа өгөөд энэ машиныг түгчгээрэй гэд буцаад машин руугаа яваад гисэн. Би араас нь очтол тэрээд машиндаа суугаад яваад өчгсөн гэсэн ийм мэдүүлэг өгсөн байгаа. За засаг даргын ихнэр яагаад тэр үед цуг байсан гэхээр одоо нөгөө эмч фургон машинтаа нөгөө аваа явсан байсан шүү дээ. Тэгээд дээрэс нь хамгийн анх өгсөн мэдүүлгээр бол Улаанбаатар хот руу тээвэрлж байгаа. Тэгээд зам дундын нэг нэгцэн эмнэлэгт хөвцсөн гэж тэгжсэн.
нөгөө фургон машинаар аваад явахаар биеийн дийлхэргүй л байсан юм бэлээ. Тэгээд эмчийн засаг даргатаа хандсан. Засаг дарга нь болохоор тухай нөгөө одоо нөгөө машина бариад явж исэн ихнэр лүгээ залгаад нэг өвчтөе хүнийг Улаанбаатар руу одоо тээвэрлэх хэрэгтэй байна. Эмнэлгийн фургоноор тээвэрлэх гэхээр биеийн дийлхэрэг болчиход байна гэсэн чинь эхнэр нь яг тухайн үед бол Улаанбаатар руу одоо явж исэн юм байлээ. За тэгээд замд хантай олчлоо. Заашгүй тэгвэл би зүгтаа машина бариад явчих да гэд. Тэгээд ерөөхдөө нөгөө засаг даргын эмч нэгээд зүгтаа явж исэн ийм нөхцөл байдал байсан юм байлаа. За тэгээд түрүүний эмч бол сумын цагдаа руу бол мэдэгдэх гээд бол залгасан чинь хэсгийн төлөөлөгч нь аймгийн төвд ажилдаа явж таарсан. Тэгээ бас нэг өөр цагдаа руугаа залгасан чинь тухайн цагдаа нь ээлжийн амралтаа аваад сум руугаа явчихсан байсан. Тэгээ тухайн үед яг тэр хэрэг болсон суманд бол ямар ч цагдаа байхгүйсэн гэсэн үг. За түрүүний эмч нэгдсэн эмнэлгийн эмчэд амь хоригчийн талаар мэдээлэл өгч байх хооронд нүдэнд ил шарахны талаар асуугаад нөхөр нь мотоциклаараа явж байгаа шидэгдсэн гэж хэлээд бол тамхи татгаар гарсан байна. За тэр үед амь хоригчдээ тэр нөгөө тухайн түрүүний эмчийг дуудаад эмчээ та тэр эмчэд намайг задуулсан гэдгийг нь үнээр нь хэлээд өгөөч. Тэгэхгүй бол миний онш ингээд тодорхойгүй болоод цаг их алдаад байна. Миний хөвлийн орчмоор амар хөвдөд байна. Би хурдан хаалгаанд ормоор байна гэж хэлсэн байна. Тэгэхээр би түрүүний эмч одоо тэр эмчтэй коридорт уулзж агаад энэ байдлыг бол хэлж танилцуулсан. Тэгээд би гадаа машин руугаа очисон чинь цухтаа ярьсан охин унтжгаад намайг оцсон чи сэрсэн. Тэр жоохон охин надад миний ээжийг ах амар зооцсон штэ өшөглөө төстэй даалгадаад гэж хэлжсэн. Тэгээд нөгөө эмнэлгээс тамхи татгаад гарсан хэрэгтнийг хармагцаа шууд буцаад хэвтээд өгсөн гэдэг бас мэдүүлгийг өгсөн байлээ. Нөгөө түрүүний эмч нь. За ингээд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн талаар яг яагаад нөгөө эмэгтэй маань нас орсон бэ гэдэг талаар та хэдэд яг шүүх шинжилгээний дүгнэлтийг ярьж өгье. За амь хохирогчдын цогцост хевлийд битүү гэмтэл ол тогтогдлоо. Хевлийн хэсэг рүү цохих, өшөглөх, дэвслэх зэрэг бохоо зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтэл нь үүсгэгдсэн байна. Мөн зүүн нүдний дээд зовх, баруун шанаа, баруун буглах, баруун шуу, зүүн буглах, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилб, баруун сарвуунд цус хуралт, зулай болон баруун шилбэнд шарах, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээгийн цогцост үхэлд хүрэх архах хууч өвчин бол тогтоогдсонгүй. Дээн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш хэмжээний түүнээс дээш цагийн өмнө бол нас барсан байна. Амь хохирогчдын нас барах үедээ согтолтгүй байсан. Амь хохирогчдын хевлийн битүү гэмтлийн улмаас үжлийн шоконд орж нас барсан гэсэн байна. За энэ үжил гэдэг нь юу юм бэ гэхээр сепсис буюу бактерийн халдвар юм байна. За харин үжлийн шок гэдэг нь септик шок буюу үжлийн одоо хамгийн хүнд шат буюу цусны даралт маш их унаж цус хүчил төрөгч эрхтнүүдэд хүрч чадгаа болоод нас орохыг одоо хэлдэм байна. За мэдээж яг энэ одоо үжлийн шоконд бол үхлийн гол шалтгаан болсон гэдэг ийм онш тавигдаад байгаа. За гэмт эрхтэн бол бас мэдээж бол мэдүүлэг өгсөн байгаа. За гэмт этгээд өөрийн өгсөн мэдүүлэгтээ дуртахтаа 22 оны 7 сарын 16-ны шөнө гэртээ би тэгэд байж исэн чинь манай 3 найз архи барьсаар орж ирсэн. За гэрт нь хүүхэд унтчихсэн учраас архи уухыг бол би тэдийг зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь би тэгэд гараад хамтдаа адууны түвшээр орж архи авуулсан. За маргааш нь манай нэг найз машина хүргэж өгөхийг одоо машиныг юмар хүргээд өгөөч гэсэн учраас машин унаад уулзсан газартаа хүргэж өгчөөд дахиж архиулсан. За удалгүй амь хөргөчтэй түүнтэй уцаар яриад за тэгээд ирж авснаар хамт дэлгүүр орж үнс архи аваад гэртээ очиж дахиж архицсан байгаа. Ингээд үргэлжлээд одоо 3 тасархай газар архицсан гэсэн үг. За энэ үед тэдний охин унтчихсэн удалгүй бол дахин найзуудтайгаа уулзахаар гарах гэсэн чинь нөгөө эмэгтэй дээ маань түүнийг явуулахгүй гэж одоо ноцолдож жогоод тэгээд түлхүүр болон архийг ингэж булаацалдж байгаа бит хоёр одоо архины талыг хаалганы дээд рүү шидсэн чинь сав нь яг дээгийн толгой дээр унж таарсан. Тэгээд цус гараад исэн. Бит хоёр тэгээд ноцолдож жогоод бит хоёр дээрээсээ давхралтаад унчихсан гэдэг ийм мэдүүлэг өгсөн байна. Тэгээд үргэлжлүүлээ мэдээлэл
одоо мэдүүлэхдээ бол одоо бит хоёр тэгээд ноцолдож байжгаад санамсаргүй би хэд дуудаа зогсон. Гэтэ яг нөөрлөө нөө эсвэл биерүүн нөө гэдгээ бол санахгүй байна. За санаатаагаар бол хүн олох зорилго надад огт байгаагүй. Түр зургийн маргаанаас болсон гэж одоо тайлбарсан байна. За харамсалтай нь бол амь хохирогчийн гэмтэл хүндэрч халдвар авч үжил болон үжлийн шоконд орч нас орсон. Ийм учраас одоо нөгөө гэмт итэд маань бол энэ одоо үжил бол үжлийн шоконд орж нас барсан гэсэн байна. Би миний зоцсноос олоогүй гэдэг ийм эхний бол цагдаа төгсөн мэдүүлгээр ингэж ирсэн байгаа. Ингээд бага насны охины өгсөн мэдүүлэг амь хохирогчийг нас барахаас өмнө эмч нарт хэлсэн тайлбар, за мөн маш олон хүмүүсийн цагдаад өгсөн мэдүүлэг болон машины бүрээсэн дээрээс илэрсэн цусны ДНХ шинжилгээний хариуг одоо тус үндэслээд одоо шүүх дараах шийдвэрийг л гаргасан юм байна. Хэрэг явдал мэдээж 2022 оны 7 сар буюу яг наадмын үеэр болсон. Тэгтээ яг шүүх хурал бол нэг өдөр туш үргэлжлээд 2025 оны 2 сард бол болсон юм байлээ. За шүүх хуралдаанаар бол гэмт итгээд өөг бол буруутайд тооцож эрүүгийн хуулийн 11-ийн 2 дахь хэсэгт заасны дагуу 19 жилийн хугацаатаагаар хаалттай хорих хэлээр шийтгсэн. За мөн хохирогчийн оршуулгатай холбоотой зардалд 73 сая 945 мянган төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч өвөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид аль хэдийн 40 сая төгрөгийг бол төлчихсөн байсан учраас үлдэгдэл төлбөр болох 33 сая 945 мянган төгрөгийг болон даатгалын санд буюу нөгөө эмнэлэгт хангалгаа хийсэн ор хоногийн мөнгө зэргийг одоо даатгалын сангаас бол гаргачихсан байсан юм байна. За тэр мөнгө болох 4 сая 978 мянган төгрөгийг тус ингэж нөхөн төлөвлөхөөр шийдэрсэн байна. За шүүхийн шийдвэрт онцлсон гол зүйл бол шүүгдэгч санаатай гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүүхдийн дэргэд хүний амь хохироосон нь хүний амьд явах үндсэн эрхэд халтсан нийгэмд маш аюултай хор уршигтай гэмт хэрэг хэмээн үнэлэгдсэн явдал байгаа. Мөн шүүхийн шийдвэрт тусгагдсанаар бол одоо хүнийг алах гэмт хэргийг үйлцэн гэмт буруутайд тооцож 19 жилийн хугацаатай хорих ялаар хаалттай хорих ялд байгууллагад идэвхжүүлэхээр шийдвэрсэн ч гэсэндээ одоо нөгөө хэрэг явдал болох хооронд ч бараг 3 жил болчихж байгаа шүү дээ. Энэ хугацаанд хоригдсон 571 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох. За дээр дурдсан мөнгөний хэмжлэгийг хоригчийн талд төлж барагдуулах болон заасан хугацаанд хэрвээ одоо энэ нөхөн төлбөрийг төлж барагдуулж чадахгүй бол албадан хөтөлбөр эрхлүүлж график гаргуулж төлж дуусгахаар болон гэж заадаг юм байна. За шүүхийн гаргасан шийдвэрт дээрэс нь бас давж заалдах эрхтэй байхаар бол одоо энэ гэмт итгээд талд бол шийдвэрлсэн байна. Харин амь хохирогч талын гэр бүлд сэтгэл санааны хохирлыг одоо хэрвээ сэтгэл санааны хохирол байгаа бол нотлох баримтаараа бүрдүүлээд за тэгээд дахиж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлсэн байна. За Монголд бол сэтгэл санааны хохирлыг бол шууд үнэлдэггүй. Хэрвээ сэтгэл санааны хохирлт чинь ямар нэгэн байдлаар яг юм хохирол үүссэн одоо буюу сэтгэл зүйчэд хандаад тодорхой хэмжээний цагт одоо тодорхой хэмжээний төлбөр гаргасан гэж үзэх юм бол тэр төлбөрийн нэхэмжлэгүүдэд цуглуулж агаад тэгээд ахиж нэхэмжлэх гарах байдлаар одоо сэтгэл санааны хохирлыг дүгнэдэг юм байна гэж одоо ойлгосон. За тэгээ ингээд энэ хүртэл миний шинэ плейлист болох Монгол болсон явдал маань энэ дугаараар ингээд дуусч байна. За би энэ плейлистийг онц ноцтой гэмт хэрэг зөвхөн гадаад харь оронд болд юм биш ээ. Монголд ч гэсэн одоо юм харамсалтай онц хэрсгий зүйл болдог. За дээрэс нь бидэнтэй ойрхон байдаг учраас хэрэмжлүүлэх зорилгоор л бэлтгэж хүргэж байгаа гэдгийг та хэд маань ойлгож хүлээж аваасаа гэж хүсэж байна. За мөн энэ хэрэг дээр танд төрсэн сэтгэл юу байсан бэ? Комент хэсгээр бичиж үлдээгээрэй. Гэхдээ амь хохирогчийг сөрөөр битгий хэлээрэй гэж одоо хүсэж байна. За хүчирхээлэл зөвхөн одоо зодуур гэмтэл зэргээр бол хэмжигддэггүй. Хүүхдийн нүдэн дээр харсан тэр нэг шүн насан туршийн одоо сорив болж байгаа гэж бол би бодож байна. За тэгээ гэр бүлийн хүчирхээлэл бол хаалганы цаана нуугдах ёсгүй. Ийм ёсгүй асуудал. За тэгээ хэрв та эргэн тойрондоо ийм шинж тэмдэг одоо анзаархал юм бол чимээгүй бүү өнгөрөөрэй гэж та хэдээсээ хүсэж байна. За хэрвээ энэ Монгол болсон явдал гэдэг плейлист маань танд таалагдчих юм бол за тэгээ дээрэс нь дахиад дугаар ороосой гэж бодож байвал subscribe болон лайк дараарай. Ингээ дараагийн дугаар хүртэл баяртай.